За хэвлэл мэдээл сэтгүүлч сурвалжлагч нарт өдрийн юмын төргий. Тэгэхээр хэд хоногийн өмнө хамгааллын хөтөлбөрийн намаас EEV-г одоо бодож эвлэрлийг одоо сурталчилсан үндсэн хүчин байгуулагдлаа гэдгийг одоо зарласан. За ингээд энд урайлагт одоо үндсэн хүчинд нэгдэхээр одоо улс төрийн нам хөдөлгөөнөөс зарим одоо тийм саналууд ирж за ингээд ер нь бол үндсэн хүчин маань цаашид бас улс төрийн үйл ажиллагаагаа нэлээд идэвхжүүлж дараагийн одоо хэлбэрт ажиллах юм одоо шаардлага гарлаа. За ингээд бид нар үндэсний эрх ашигын төлөө үндэсний зөвшөлтслийн зөвлөл гэсэн ийм одоо зөвлөл байгуулах одоо санал гаргаж байгаагаа та нарт өнөөдөр танилцуулъя гэж бодсон юм. За ингээд энэ үндэсний эрх ашигын төлөө үндэсний зөвшөлтслийн зөвлөл гэдэг маань ерөнхийдөө одоо ширээний ард одоо улс төрийн болон одоо нийгмийн одоо чухал үүрэг гүйцэтгэдэг одоо хувь хүмүүс болон байгууллагуудыг одоо хамтран ширээний ард сууж өнөөгийн одоо улс төрийн нөхцөл байдалд одоо дүгнэлт хийх за нийгмийн одоо үүсэт байгаа нийгэмд үүсэт байгаа үнэт зүйлсийн одоо бас асуудлуудыг ярилцаж ер нь цаашид энэ төрийг яаж хүчтэй болгох вэ? Яаж одоо гадаад дотоодын компаниудаас чөлөөлж хүчтэй төртэй болох нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт ер нь энэ хууль үйлчилдэг тэр одоо тогтцыг яаж бий болгох. За цаашлбал улс төрийн одоо энэ хариуцлага, улс төрийн хариуцлах хяналтыг сайжруулах талаар ийм одоо зөвлөл байгуулахаар бид нар шийдсэн. За ер нь улс төрийн хямралын илрэл бол улс төрийн намуудын дотоод зөрчил ялангуяа онлын болон үзэл баримтлалын хомсдлоос эхлэлтэй гэдгийг та нар мэдж байгаа. За нийгмийн хямрал бол ерөнхийдөө иргэдийн хооронд үнэлэх ёстой үнэт зүйлс жишээлбэл арчлал, шударгаас тэгшэрх зөрчигдөж ерөнхийдөө хүнлэг нийгэм байгуулах боломж бол улам багассаар байгаа гэдгийг бол мэдж байгаа бид нар өөрсдөө. За үндэсний зөвшөлтийн зөвлөл буюу энэ одоо үүзээзээ улс төрийн салбарт хамтран ажиллаж за эрх үүргийн тэнцүү хуваарлтыг баримталж үндсэн хуулийн дагуу үзэл бодол болон онол практикийн зөвшөлтсөл явуулж за улс орон тулгараад буй нөхцөл байдалд хариулт өгөх зорилготой үндэсний зөвшөлтсийг одоо байгуулах зайлшгүй шаардлага гарсан гэдгийг одоо зарлж байна. За иргэдийн ашиг сонирхлын зөрчлийг одоо арилгахын тулд бүхий л орлогын одоо тэгшхэн хуваалцах шудраг осны зарчмыг энд танилцуулж буй зөвлөл санал болгож одоо үйл ажиллагаагаа зориулнаа. За энэ зөвлөл дотроо 3 бүтцтэй байна. За зохицуулах дэд үтц буюу зохицуулах дэд зөвлөл. За хоёрт нь улс төрийн дэд зөвлөл. За гуравт нь одоо ахмадын дэд зөвлөл гэсэн. За гол нь энд яагаад ахмадын дэд зөвлөл гэж оруулж байгаа вэ гэхээр ер нь энэ улс орны одоо ялангуяа социализмын үе болон тэрний дараа одоо улс орны шийдвэрлэх одоо албан үүргийг гүйцэтгэж явсан ийм одоо ахмадууд бид нартай ирж одоо төрийг одоо төр шиг болгох энэ зөвлөлд одоо нэгдэж ширээний ард хамтран сууж одоо ярилцсан уу гэдгийг одоо зориуд энд хэлмээр байна. За өнөөдөр үйл ажиллагаагаа бид нар ямар чиглэлээр явуулах вэ гэхээр ерөнхийдөө 2012 оны сонгуулийг за эрх чөлөөтэй тэгшэрхтэй шудраг ёсыг баримталсан мөн эв нэгдэлтэй явуулахад одоо зорино. За хоёрт нь бид парламентын зохион байгуулалтыг баруун ба зүүн гэсэн зохион байгуулалтанд оруулахыг одоо зөвшөөрсөн. За гуравт нь үндсэн хуулинд нэмэлт оруулах үүнд улс төрийн онолуудыг одоо тусгаж баталгаажуулах шаардлагатай болчиход байна. За дөрөвт нь намуудад тавих болцол боловсруулах улс төрийн онолын тухай ярилцлага явуулж олон нийтэд улс төрийн намууд одоо онолоо тайлбарлах. За энд бол энэ одоо гол нь энэ ерөнхийлөгч элбэгдэржийн одоо санал болгосон намуудыг татан болгоё гэсэн ийм одоо санал байгаа. За энийг бол бид нар дэмжиж байгаа. За намуудыг одоо хэрхэн татан болгож шинээр намууд ямар одоо улс төрийн онолын зохион байгуулалтанд орох вэ? За энэ талаар бол бид нар одоо төсөл боловсруулсан. За энийг бол цаашид одоо энэ зөвлөл одоо хэрэгжүүлэх болно. За улс төрийн намуудыг тарааж Монгол орны улс төрийн зохион байгуулалтыг шинчилж ардчилсан шудраг ёсыг баримталсан шинэ намуудыг үүсгэн байгуулах тухай ерөнхийлөгч элбэгдэржийн саналыг дэмжиж байна. Тиймээс улс төрийн намууд хэрхэн тарж хэрхэн шинээр зохион байгуулах тухай үндэсний зөвшөлтслийг одоо дэмжин явуулахыг уриалж за хэрхэн зөвшөлдсөхийн зөвлөлийг одоо эхлүүлж асуудлуудыг ярилцах одоо төслөө боловсруулсан. За 2012 оны сонгуулийн тухай одоо за энэ зөвлөл одоо юу гэж дүгнж байгаа ганц хоёр дүгнэлтээ хэлье. За Монгол хөргөн бүрт адилхан одоо ашигтай байхаар одоогийн улс төрийн намуудыг шинэ зохион байгуулалтанд оруулж орчин үеийн агуулгаар болон улс төрийн онолуудаар зөвшөлтсөл явуулах цаг нэгэнт болжээ. За хүн бүрт амьдралын болон ирээдүйн боломжууд адилхан оноогдох
тэр зарчмыг улс төрийн намууд зайлшгүйгээр намын хөтөлбөртөө тусахыг дээрх зөвлөл одоо зөвшөлдсөх зорилготой. Тиймээс үндэсний зөвшөлтсийн зорилго бол улс төрийн намуудад сэхэтний болон моралын реформ хийгдэх ёстой шүү гэдгийг одоо шаардж байгаа. Одоо уриалж байна тий. За 2012 оны сонгуулийг явуулахдаа мэдээж одоо 4 зарчим барих ёстой. За энэ бол сонгуул өөрөө маш их эрхчлөөтэй явагдах ёстой. Одоо хэний ч одоо тулгсан, одоо хахуулсан, авилгацсан тийм одоо сонгуул болж болохгүй. За хоёрт нь тэгш хэрэгтэй сонгуул болох ёстой. За энэ бол мэдээж одоо тэгш хэргийг та нар мэдж байгаа. Хэний ч одоо тэнд эрх зөрчигдөж одоо талууд одоо хоорондоо сонгогчдыг одоо хуваалцах, тэднийг одоо хүн чанарын одоо бас доромжилж болохгүй. За шудраг сонгуул болох ёстой. Мэдээж одоо шудрагаас баримтлал шудраг сонгуул гэдэг чинь ерөнхийдөө зал хэрэглэхгүй, сэргэлтэнтэхгүй шүү гэсэн үг шүү дээ. Ил тод байна. За дөрөвд нь эв нэгдэлтэй сонгуул болох ёстой. За сонгуул бол ерөнхийдөө дайн байлдаан шиг одоо тулалдаа шиг юм болж болохгүй. Маш их эвлэрэлтэй одоо эв нэгдэлтэй сонгуул болох ёстой. За үндэсний зөвлөл 2012 оны сонгуулийг хэрхэн явуулах тухай зөвшөлдсөн. За сонгуул бол тэмцэл биш. Сонгуул гэдэг тулалдаан биш. Сонгуул ерөөсөө манайх эсвэл танайх гэсэн талцал биш. За сонгуул эв нэгдлийн одоо бэлэг тэмдэг байх ёстой. За энэ Монгол Улсын одоо их хурлын сонгуулийн тухай ийм одоо хууль гарсан байгаа. За энийг бол би одоо философчийн хувьд одоо улс төрийн одоо онолын хувьд одоо энийг нэлээд судалж харсан. За энэ бол ерөнхийдөө сонгуул яаж явагдах журам болохоос биш. Яг одоо улс төрийн агуулга одоо ачаал бүгдл энэ хууль дотор ерөөсөө байхгүй байгаа. За би яагаад энийг хэлж байгааг нь яагаад гэвэл эн чинь нөгөө холимог сонгуул учраас эн чинь парламентын одоо сонгуулийг анх удаа Монголд одоо хэрэгжүүлэх гэж байна. Урд нь бол бид нар мажоритар байхад бол зүгээр л одоо аймаг хотын одоо бие даасан өөрийгөө хувиа төлөөлсөн хувь одоо хүний одоо сонгуулиуд явагддаг гэсэн. За өнөөдөр 12 оны одоо сонгуул бол анх удаага парламентын сонгуул явагдах гэж байгаа гэдгийг одоо бид нэр одоо энэ зөвлөлд ярилцсан. За парламентын буюу улсын хурлын гишүүдийн суудлыг баруун ба зүүн гэж байршуулах тухай. За одоо мэдээд бид нар нэгэнт одоо парламентын сонгуул явуулах гэж байгаа юм бол парламент өөрөө баруун зүүн гэсэн улс төрийнхөө онолоор дотроо зохион байгуулагдах ёстой. Барууны намууд нь бүр тодорхой суудалтай, зүүнний намууд нь тодорхой одоо суудалтай. Тэрүүгээрээ одоо нийт сонгогчид зурагтаар харахад хүртэл барууны намынхан хаана сууж, зүүнний намынх нь хаана сууж, засгийн газар нь хаанаа сууж гэдэг хүртэл тодорхой болох ёстой. Одоо чинь бид нар чинь сайд зэрэгцээд улсын хурлын гишүүд нэг газар сууж байгаа шүү дээ. Ингэж болохгүй. Одоо парламентын сонгуульд бол одоо улсын хурлын гишүүд сайд болох ямар ч боломжгүй шүү. Хэрвээ бид нар парламентын сонгуулийг л анх удаа явуулах гэж байгаа юм бол арчилсан парламентод бол хизээч улсын хурлын гишүү засгийн газрын гишүүн давхар байдаг. Тийм учраас засгийн газрын одоо суудал, гишүүдийн суудал, улсын хурлын гишүүдийн суудал бол тодорхой суудлуудын өнгө одоо байрлалаараа одоо сонгогчдод ялгарч зурагтаар харагдах ёстой. За парламентод баруун болон зүүн гэсэн улс төрийн намууд дараах төрийн 3 үүргийг биелүүлэх ёстой шүү. За энд эрх мэдлийг төвлөрүүлэх буюу хүчтэй төрийг одоо парламентын намууд анхаарах ёстой. За энд бол англиар бол state гэж хэлж байгаа. За хоёрт нь хуулийн хэрэгжил буюу биелэлтийн төлөө одоо намууд ажиллах ёстой. За энэ бол улс төрийн онолоор rule of law гэж байгаа. За гуравт нь улс төрийн хариуцлага ба хяналт. За энэ бол political accountability. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар улс төрийн одоо ямар ч хариуцлагагүйгээр явсан учраас сүүлийн 4 жилийн одоо парламент гэж нэрлэдэг одоо улсын хурал маань ерөнхийдөө сөрөг хүчингүй явчихсан. Яг л суудлууд нь тодорхойгүй, баруун зүүн нь тодорхойгүй учраас ямар ч сөрөг хүчингүй явдаг. За олон улсын улс төрийн онолд сөрөг хүчингүй парламентыг бол ерөнхийдөө дарангууллын парламент гэж нэрлэдэг. Яг л хинч шалгахгүй, хинч хариуцлага хүлээхгүй явна гэдэг бол одоо маш их дарангуйлтай одоо улсын хурал шүү гэдгийг одоо бас хэлмээр байна. За тэр стандартын бусдын газар гэдэг чинь ерөнхийдөө л одоо хэнийг ч одоо хэлсэн хэнийг ч шүмжийг хүлээж авахгүй, хинээр ч хянуулахгүй, эцсийн эцэд хинч ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн л одоо стандартын бус засгийн газар шүү дээ. За хэрвээ сонгуульд барууны нам ялвал зүүнний намууд сөрөг хүчин болдог. Хэрвээ зүүнний нам ялвал барууны нам сөрөг хүчин болдог. Энэ ч бүр байгалийн хууль, улс төрийн одоо онол шүү дээ. За ялсан барууны намууд нь жишээлбэл эрх мэдлийг төвлөрүүлж сөрөг хүчинтэйгээ хамтран хуулийг одоо гаргадаг. За харин сөрөг хүчин болсон намууд нь улс төрийн хариуцлагыг шаардаж хяналтын үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл сөрөг хүчнийг засгийн газартаа аваад орчно гэдэг чинь хяналтыг ерөөсөө зүгээр л устгаж байгаа байхгүй. За хэрвээ л хяналт устчих юм бол одоо тэгэл дарангуйлал ярихаас өөр арга байхгүй.
За ингэж парламент дээр заасан 3 үүргээ биелүүлэх ёстой. За бид нар бол одоо 2012 оны сонгуулиар бол ердөө одоо бид нар 2 сар одоо 3 сарын дараа төрөө одоо нам гэж нэрлээд байгаа хүмүүст бид нар хүлээлгэж өгөх гэж шүү дээ. Тий. Одоо та нар энэ маань төрийн минь аваад яавал яа гэх гэж шүү дээ. За бид нар ямар хүмүүст одоо төрөө өгөх гэдэг 3 сарын дараа тэр хүмүүсийг та нар асууж шалгаж байна уу Монголын ард түмэн? Тэднийг таних уу? Тэдний мэдлэг боловсролын төвшин ямар юм? Тий. Энэ төрөө тодорхой хүмүүст май гэж одоо 20 жилийн турш бид нар дураар нь одоо дургуулж өгж ирсэн. Тэгээ энэ сонгуулиар одоо төрөө хинд өгөх гэдгийг одоо Монголын ард түмэн маш их одоо сайн бодож ухамсартайгаар сонголт хийхгүй бол одоо нэгэн төрөө алдчихсны дараа одоо ямар үйл явдлууд хийгдгийг бол тэртээ тэргүй сүүлийн 20 жилийн гашуун туршлага бол харуулна. За парламентд засгийн газрын гишүүдийн одоо суудал бол маш тодорхой байх ёстой. Хаана засгийн газрын гишүүд нь суугаад байгаа. Тэрүүгээр одоо сонгогчид яамдын сайд нь хаанаас сууж байна. Хурал дээр яамдын сайд ирсэн байна уу, ирээгүй байна уу? Ерөнхий сайд нь хаанаас сууж байна. Ийм одоо засгийн газрын суудлыг одоо парламентын суудалд одоо зохион байгуулалт дотор шинээр оруулах ёстой. Ер нь хүчтэй намууд одоо байж ижил ер нь хүчтэй төр бий болно шүү гэдгийг л одоо Монголын сонгогчид их сайн одоо анхаарах хэрэгтэй. Хариуцлагатай намууд байж ижил хариуцлагатай төр байна шүү дээ. Яг л энэ чинь намууд чинь төрд гарч ирээд төрийг бүрэлдүүлээд байна шүү дээ. Тэгэхээр ямар нам одоо төрд гарч ирэх вэ гэдэг чинь 2012 оны одоо сонгуул бол маш тодорхой харуулна. За намууд засгийн газрыг хүчтэй болгохын тулд улсын их хурлын үүрэгт ажлаас бүрэн чөлөөлж за бие даасан 3 дахь төрийн өндөрлөг болгохын тулд засгийн газрын гишүүнийг улсын их хурлын гишүүнээс ангид байлгая. За ингэж ээж бид нар одоо нөгөө төрийн 3 өндөрлөгч нь гарч ирсэн. Арчилсан парламент буюу арчилсан улс төрийн 3 өндөрлөгч нь засгийн газар, улсын их хурл, дээд шүүх 3 шүү дээ. Манайх бол андуураад идэгч ерөнхийлөгч оруулсан явдаг. Үгүй. Ерөнхийлөгч нь ерөнхий сайдтайгаа нийлээд засгаа барьдаг байхгүй юу? За энэ улс төрийн одоо олонний алдаа бол сүүлийн 20 жил бол одоо явагдсан. За үндсэн хуульд нэмэлт оруулах тухай энд бас нэг ганц 2 зүйлийг би хэлье. За энэ надад энэ үндсэн хууль байж байна. За энэ үндсэн хуулийг харахад бол ер нь онлын хувьд бол маш одоо бас ядмаг байгаа. За шинэ сонгуул, шинэ парламентын зохион байгуулалт улс төрийн цоошин нөхцөл байдлыг шаардаж буй тул үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах чухал болжээ. Улс төрийн онлуудыг жишээлбэл социалист, ардчилсан, социал ардчилсан, консерватист, либертарист гэсэн улс төрийн онлуудыг үндсэн хуулинд тусгаж өгөхгүй болохоо ойлцсон байна. Тийм учраас энэ намууд чинь улс төрийн ямар ч онлоор уралдахгүй шүү дээ. Тэгэхээр улс төрийн онолгүй гэдэг чинь эдгээр чинь зөвхөн л одоо дураараа дөргинэ гэсэн үг шүү дээ. Тэр энэ улс төрийн онол, улс төрийн үзэл баримтлалыг энэ 2012 оны сонгуул бол маш их тодорхой болгож өгөх ёстой. Хэн нь хийн, баруун нь хийн, зүүн нь хийн. Тэрс одоо баруун зүүнээ мэдэхгүй суужиж болохгүй. Зүгээр жагсаалын цэрэг ч гэсэн одоо баруун зүүн тийшээ эргэхэд мэддэг шүү дээ тэрийг. Тэгвэл одоо энэ улс төрд баруун зүүнээ бас мэддэг л болох ёстой. За улс төрийн намуудыг зөвхөн төр сангуулжуулах асуудлыг одоо үндсэн хуулинд оруулах ёстой. Намууд төрөөс сангуулж байна. Тиймээс бүх улс төрийн намуудын хөрөнгийг төрийн мэдэлд одоо шилжүүлэх ёстой. Намуудыг татан болгохын тулд. За ингэснээр төр намуудын мэдэлд биш ард түмний мэдэлд буцаж очиж шүү дээ. За яагаад би энийг ярьж байгааг вэ? Энэ одоо намууд руу явуулж байгаа, сонгуулийн өмнө намууд руу явуулж байгаа Монгол Улсын үндэсний аудитын газар гэсэн ийм одоо бичиг одоо намуудын дарга нарт явуулах. За энд бол одоо ерөөсө танах одоо ямар уул уурхайтай вэ? Нүүрснийх үү, коксчин үү, алтны ямар юутай вэ гэл ингээд ерөөсө тэрнийхээ давтурын асуудал гэл ингээд эхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө улс төрийн нам гэдэг ерөнхийдөө компани гэж ойлгоод байна шүү дээ. Тий. Компани болцсон биш шүү дээ. Тэг уул уурхай. Тий. Манай намд бол одоо ямар ч юм энэ аудитын газраас ийм ирэх шаардлага байхгүй. Бидэрт тийм одоо лиценз ч юм уу, алтны ч юм уу тийм уурхай бидэрт байхгүй шүү дээ. Яагаад ийм юм